найзуудаа. Намайг толбот цэцүүрэг гэдэг. Найзандаа нэг цэгээр наадыг хичээлийг заах гэж байгаадаа баяртай байна. Өдрийн зочноор Гүбс найз нь ирсэн байна. Сайн байцгаана найзуудаа. Өнөөдрийн хичээлдээ идэвхтэй оролцоорой. Баярлалаа. Хүүхдүүдээ хичээл эхлэхээс өмнө би танад амжилттай суралцахад туслах нэгэн аргыг зааж өгье. Хэрвээ 5-ны арга хүүхдүүдээ та нар 5-оор өргөөрэй. Тэгээд ямар учиртай болохыг анхааралтай сонсоорой найзуудаа. Нэгдүгээрт ажиглаарай. Ямиг анхааралтай сайн ажиглана гэсэн үг. Хоёрт нь бодоорой. Юуг яаж хийснийг бодно гэсэн үг. Харин гуравт нь зурж бүтээгээрэй. Дөрөвт нь ярилцаарай. Өөрийн зурж бүтээсэн бүтээлээ найз нөхөдөө ярьж өгнө гэсэн үг. Харин тавтан үнэлээрэй. Өөрийнхөө хийсэн зүйл дүн тавина гэсэн үг. Үүнээс хойш хичээл бүрийг яг энэ 5 алхмын дагуу ажиглаарай, бодоорой, зурж бүтээгээрэй, ярилцаарай, үнэлээрэй гэсэн энэ 5 алхмын дагуу хичээлдээ идэвхтэй оролцох юм бол илүү сайн, илүү ухаантай хүүхдүүд болж чадах нь шүү найзуудаа. За тэгэхээр өнөөдрийн хичээлээ эхлүүлье. Өнөөдрийн хичээл Цэгээр наадын 5 насны ном эсвэл аргачлалтай ном. Мөн балын харандаа, будгийн харандаа хэрэгтэй найзуудаа. За ингээд хичээлд нь амжилт хүсье найзуудаа. Хүүхдүүдээ хичээл эхлэхийн өмнө ямар 5 алхмыг танилцуулсан мөлий? Бүгдээрээ маш сайн бодоорой. Тэгэхээр 1-р алхам яах вэ хүүхдүүдээ? Ажиглаарай. Зүйтэй. Самбарыг анхааралтай ажиглаарай. Бид нар хамгийн түрүүнд юу хийх ёстой юм бол? Бүс найзаа. Одоо юу хийн гэж бодож байна? Одоо цэгээ холбоод зурлага өчнө. Зүйтэй. Баяр хүргэе. За тэгэхээр найзуудаа цэг холбоход бас учир бий. Цэгийг аль талаас нь яаж өчөх вэ гэдгийг та нар бас анхааралтай ажиглаарай. За юу найзуудаа? Хүүхдүүдээ та нар сая намайг цэгийг аль талаас нь яаж холбохыг анхааралтай харсан байхаа гэж бодож байна. За тэгэхээр Гүбс найзаа би цэгүүдийг яаж холбосон бэ? Дээрээс доошоо, зүүнээс баруун тишээ. Дахиад дээрээс доошоо. Зүйтэй. Найзуудаа та нар ч гэсэн түүнийг ажигласан гэдэгт итгэж байна. Тэгэхээр зурлагаа бичихтэй дээрээс доошоо, зүүнээс баруун тишээ, дээрээс доошоо гэсэн чиглэлээр бичгээс гадна мөрийн дагуу эмгсэгтэй бичиж байгаарай найзуудаа. За бүгдээрээ зурлагаа бичээрэй. Хүүхдүүдээ та нар бас зурлагаа бичээд дууссан бахаа гэж найдаж байна. За тэгэхээр бүгдээрээ 2 дахь алхам руугаа орцгоё. 2 дахь алхам юу вэ найзуудаа? Бодоорой. Зүйтэй. За тэгэхээр бүгдээрээ бодъё. Цэгээр наадын дэвтрийн зурлаг зураас бүхэн хүссэн зургаа зурж бүтээх боломжтой шүү дээ найзуудаа. Тэгэхээр өнөөдөр юу зурж бүтээх үү? Түүнийгээ бүгдээрээ бодцгаая. Олчлоо. За тэгэхээр би таард өнөөдөр нэг шүлэг уншиж гээ найзуудаа. Цэгээр наадын дэвтрээ дэлгээд цэг холбон нэмбай бичлээ.
Ажиглан төсөөж бодлоо. Зураг санааш төрлөө. Алтан нар хөсгөрүүлийг алюминий мод англиун цэцэгсийг цэг зураасаар холбон зурлаа. Цэвэрхэн гэгчин өнгөөр бодлаа. Найзуудаа та нар саяны шүлгийг анхааралтай сонсож чадсан уу? Тэгтэр юу зурсан тухай гарсан бэ? Күбүс найзаа? Алтан нар хөвсгөрүүл алюминий мод англиун цэцгсийг зурсан. Зүйтэй баяр хүргэе. За тэгвэл өнөөдөр талбад найзан та нар энэ цэг зурлагыг оролцуулаад хэрхэн яаж алтан нар хөвсгөрүүл алюминий мод англиун цэцгсийг зурж авах аргыг харуулъя. Та нар анхааралтай ажиглаад бас зураарай. Найзуудаа та нар зураг зурж дуусна найзуудаа. Тэгэхээр 3 дугаар алхам бол зурж бүтээгээрэй. За бүгдээрээ зурж бүтээлээ шүү дээ. Тэгэхээр Күбүс найзаа бид нэр сая юун тухай зураг зурчив? Бүгдээрээ цэгээр наадын шүлгэнд гарсан алтан нар хөвсгөрүүл алюминий мод англиун цэцгсийг зурсан. Зүйтэй. Тэгэхээр бидний 4 дугаар алхам юу гэлээ найзуудаа? Ярилцаарай. Зүйтэй. За тэгэхээр ямар учиртай ямар зураг зурснаа бас ийм гой зураг бүтээлээ хэнд зориулж хэнд бэлгэж болох уу гэдэг талаараа бусадтай санаа бодлоо хуваалцаж ярилцаарай найзуудаа. Тэгэхээр Күбүсээ чи өнөөдрийн зурсан гой зураг бүтээлийг хэнд зориулахыг хүсэж байна вэ? Би өөрийнхөө зурсан зургийг аав ээжтэй үзүүлэхийг хүсэж байна. За баярлалаа. Тэгэхээр хүүхдүүдээ та нар бас
зурсан бүтээлээ гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад тэгээд надад дэвтрийн харын тэмдэглэл хэсэг бичүүлээрэй найзуудаа. За тэгэхээр бүгдээрээ ажигласан, бодсон, зурж бүтээсэн, ярилцсан. Харин 5 дахь алхам юу вэ найзуудаа? Юу л найзуудаа? Үнэлээрэй. Зүйтэй. За тэгэхээр хамгийн сүүлийн алхам бол өөртөө дүн тавих шүү дээ. 5 дахь алхмыг хийхдээ дэвтрийн баруун гар талд байгаа дугуй дүрсийг худаж дүн тавина. Өөрийгөө маш гоё цэвэр нэмбай бичиж гой зураг зурсан гэж бодож ивэл ногоонгоор бодно. Харин зураг бичихдээ жаахан мөрий бичээд жахан муухай зурчихлаа гэж бодож ивэл шаар өнгөөр бодно. Харин нэлээ олон зурлах мөрий бичээд зургаа жаахан муухан зурчихлаа даа гэж бодож ивэл улаан өнгөөр бодоорой найзуудаа. Харин миний хувьд бүх зургаа шолоон зураасаар зурж бас ийм сайхан бүтээл хийсэн болохоор өөрийгөө ногоо өнгөөр дүгнэлээ. За ингээд 5 алхмын дагуу ажиглаж, бодож, зурж бүтээж, ярилцаж, дүнгээ тавьж хамтдаа идэвхтэй оролцсон бүх хүүхдүүдэд баярлалаа. Дараагийн бичээд үртэл баяртай найзуудаа. Баяртай найзуудаа.